Жаа сайн байцгаана. Хоёр дахь влог эхэлж байна. Тэгээ энэ артлалт манай хараацаа чадрын. За өнөөдрийн влогоор яг ихлээр видео бас нэг бичлэг бэлдэх шаардлагатай болчоод тэгээд энэхүү бичлэгээ бас хэрхэн хийж байгааг харуулъя. Одоо бид бүхэн бас төв байрны урд байна. За энд бол бид бүхний маш сайн мэдих Анастасия Ивановна Цэдэнмал Филатова хөшөө байна. За өнөөдөр бичлэгний ерхэд оператор манай Сумья техник Сумья надад бичлэг хийх байна. За олон улсын хүүхдийн найрамдал зохицолборд 1978 оны 7 дугаар сарын 19-нд байгуулагдсан. За энэ хөшөө бол найрамдал зохицолборын яг чанх урд байдаг Анастасия Ивановна Цэдэнмал Филатова буюу олон улсын найрамдал зохицолборын үүсгэн байгуулагч хөшөө байна. Таны Монголын хүүхэд залуучуудын төлөө бүтээсэн гавьяа төлсийг мөнгөлөв гэж Насашоо сангаас 2006 оны 6 дугаар сарын 1 баяр хүүхдийн баяраар нөхөө хөшөөг сүндэрлүүлжээ. За Анастасия Ивановна Цэдэнмал Филатовагийн нэмэлт мэдээлэл та бүхэн мэддэг мэдээлэл дахиад автод хэлэхэд бол одоо жишээ нь яг хажуу талд нь энд бол олон улсын хүүхдийн найрамдал зохицолборын зураг байна. За нөгөө талд нь харахад нөгөө талд нь юу байгаа вэ гэхээр хорийн ардам байна. Хорийн гэрлэх эсрэлийн ардам байна. Тэгэхээр найрамдал зохицолборыг үүсгэн байгуулсан энэхүү Анастасия Ивановна Цэдэнмал Филатова гэдэг энэхүү хүн манаас Монголын дээрээ 44 жилд иржсэн Цэдэнмал тагийн гэрээ орсхон байгаа. За тэгээд хорийн ардам мэдээж хүүхдийн ордон, хүүхдийн парк, найрамдал зохицолбор гэдэг найрамдал гэлтгүү Монголын хүүхдүүд нэлээд маш олон зүйлийг хийж ирсэн. Ийм очтой баялаг байна. За бүгдээр өндөр найрамдалтай их аяллаа эхлүүлцгээе. Олон улсын хүүхдийн найрамдал зохицолборыг 2013 онд буюу 35 жилийн байгуулагдсан. Их дэлхийн хүүхдүүдийн энэ найрамдлын хөшөө гэдэг хөшөө байна. За тэгээд энэ хөшөө бол 3 харьцны төлөөлөл болсон хүүхдүүдийн хөрлийн бэлгэний болгож энэхүү хөшөөг бас найрамдал зохицолбор сүндэрлүүлсэн. За суурь нь бол сүүн шидэн хэлбэртэй байдаг. Олон улсын найрамдал зохицолбор нэгэн төлөөлөл болсон. За одод бүлэг бичлэг хийгдсэн. Одод бүлэг дээр бас манай Буйна бичлэгэнд орлоо. Буйна амар од болсон байж та ямар буйна вэ? Бүргэд буйна гэдэг од болсон. За манай одод бүлэг бол ямар бүлэг вэ? Нэ чи нөгөө тайлбар нь явда. Скандинавын хойд барилдаг Швед, Норвеги, Хорват, одоо Чех юу гэдэг. Чех биш шүү. Ямар ч хадаас ороогүй баригдсан. Тэгээд гэхдээ би нэг юм гайхаад энэ яг юу вэ? Энэ хадаас биш юу вэ? Яг энэ болох хаа. Монголын нөхцөл мэдээж ингэж баригдсан. За явлаа. Өдрийн мэд харагддаг. Найрамдал зохицолборын зуны хатганы одод бүлэг. Уцаа үлдээчлээ шүү дээ. Ийм л үндэ манаа нууц шүү дээ. Бэнд ингээл шүү. Очиж хорлоо ёо. За халуунаа. Хүү халуунаа. Бичсэн шүү дээ за. Одоо бичсэн шүү дээ. За солон гайсан гинэ. Солон бүлийг танилцуулчих. За. Солон миний хайртай бүл. За. Энийг хүмүүс Солонгос улсын загвараар барьсан байх гэж их хайртай. А биш. За. Вьетнам. Зүүн Вьетнам. Окей. Зүүн Вьетнам. Тэгээд солонгос би ч амгч байхдаа амардаг байлаа. Бас ястаа болдог байлаа. Одоо яг л. Одоо 100 найрамд тэр хүүхд аваад ажиллавал. Солон бүлэг болчихсон даа чи. солон гуйд оч. Гэж боддог. Ямар баруун зүүн үү? Агуу наадаг хонч. Энэ YouTube дээр орхон штэ. Амар. Яа.
даа вэ за. Энэ тоглоход ямар ч албан тушаал хамаагүй шүү. Тоглож болоход албан тушаал хамаагүй шүү. Алив зүйлийн байгалийн үсгэлэн төгс алтан дэлхийн хүүхдүүдийн ад жаргалын үлгий амнаас уяатай байгалийн үсгэлэнд баян голоо. Эхийн сүний өнгөөр туяарсан монх тэнгэрт тэмүүлж боссон миний зүслэнгийн цагаан хаалгаа. Хэргүй эрхлийн хотхон найрамдал тэв тэвийн багчууд тэмүүлж ирдэг их орон минь хамгийн сайхан газар гэвэл найрамдал. За сайн өнөө энэ өдрийн мэндийг хүргэе. За Тамирагчтай бидний ард иж үргэлж тусал дэмжиж ирсэнд маш их баярлалдаг. За тэгээ шинэ ажилд орж байгаатай холбогдуулаад танд аж арга сайхан бүхнийг хүсэн ирээ. Арай мэндгшаа. За тэгэд анх бол Тамирагчаа оролцооны үеэр харж ирсэн. Тэгээд ямар гоё багш вэ? Тэгээд цугууд одоо ажиллаж үзэх сан гэж ашиг бодож ирсэн. Нэг ажиллаа ингээ хүлээл гэж өгч байгаа. Өөр ингээ албан шалтгаан мөрчлээ. Зүгээр. Зүгээр. Баяр хэлсэн зүгээр зүгээр. Тэгэхээр зүгээр сайн харж байна. Би тасч чинь. Үгүй бичсэн юм. Тасууч авчих тулцаа. За. тэр мэдрэл маяг. Яасан бэ? Мэдгүй байна тийм. Үйлээд байгаа. Наримдал цогцлборт орсон цагаас минь өдийг хүртэл хамгийн дотны зөвлөх, хамгийн дотны найз, хамгийн дотны ах, хамгийн дотны багш ажилд хандах хандлагын минь үлгэр жишээ болж явдаг тэнд энэ хүн таларсан сэтгэл хэрхэлээ. Энэ хүнийг харж, энэ хүн насны хүүхдүүдтэй яаж ажиллаж байгааг нь харж бас нэгэн цаг үед бас мөр зэрэгцэж бүлгийн багшаар ажиллаж исэн үедээ би Тамирагчаас маш олон зүйлийг харж өөрийнхөө ажлын арга барил дээр бас суулгая гэж зорж бүр ажилладаг байсан. Яг ямар үг хэрэглэж чинь тэрийг өөрийнхөө бүлэг дээр иж нууцсанд оршиж үздэг байсан. Тэгээд маш том орон зайг наримдал цогцлборт мэдээ 44 жилийн түүх бол агуу. Гэхдээ сүүлийн 8 жилийн түүхэд маш үнэтэй хөв нэмэр оруулсан Тамирагч. Тэгээд бид бүхний манай үеийн багш нарын бас хамгийн хайртай ах, хамгийн хайртай багш. Бид бүхний харилцаа зөвхөн найрамдлаар гэлтгүү цаашдынхаа амьдралд ч гэсэн хамтдаа үргэлжлэх байгааг итгэлтэй байна. Хамгийн сайхан хүсье. Сайн уу Тамирагч. За Тамирагчийн бичлэг үзэж байгаа өдрийн мэнд хүргэе. Тамирагчийн хувьд гэх юм бол бид 2017 онд анх танилцж ирсэн. Би 2017 онд их сургуулаа төгсөөд хамгийн анхны ажлын минь гараа найрам суслан. Тэгээ найрам сусланд сансар бүлэг дээр Тамирагч тамд хуваарлаж ажиллаж ирсэн. Ер нь бол Тамирагчийн байгаа газар би амар тийм амгалан мэдэрдэг, амар тийм тайван байдаг. Ерөөсө хүн болоос намайг хамгаалдаг. Яг тийм ах шиг айгуу тийм гоо төшигтэй байдаг. Тэгээд Тамира багш гэж хэлэхээс илүү би нэг Тамирагч нь өөрөөр дуудмаа санагдаад дээ. Одоо дуудаад үзчихөө. Тамирахаа хайртай шүү. Тамира багш байгаа, Тамира багш, Тамираах байгаа цагт айгуу тийм амар амгалан мэдэрдэг. Айгуу тийм гоё байдаг. Тэгээд гэр бүлд нь ад жаргал өөртөө хүсдэг тэр сайхан бүхий танд хүсье юу багш хайртай шүү. Тамирахаа хайртай шүү.
ерөөсөн тиймэрхүү юм ярьдгүй шүү дээ. Сэтгэл ямар юм? Урт ярьчвал ингээд болохгүй байхгүй. Сэтгэл ямар юм? Аа? Сэтгэл ямар юм? Яа зүгээр л шүү дээ. Бичлэг үзээд нэг тийм нэг явсангүй юм бичлэг ямар урт юм явчваа хүүхдэд залхан зэрлэл гэж бодож байна. Үгүй тэгж одоогүй. За юу гэж бодсон? Тэгж ерөөсөө одоогүй шүү дээ. Яг ядаргатай хүн зовоох сонирхолтой юм чи. Яг түүх шүү дээ. Хүн зовоох сонирхолтой юм чи ядаргатай. Хэцүү юм уу тийм зовмор юм? Тийм шүү дээ. Яг л ил уянгалч чинь хэцүү шүү дээ. Ер нь хинт чи. ил уянгал та. Баян тэгж Мараа нааш харж арай. чаддгүй юу уусаа. Жавл чадах юм. Ил уянгалч. За туг бууж яхад ямар мэдэрч төрсөн бэ? Бууж байгаа багш туг буухад л юу гэдэг чинь. Туг бооход нэг юм бодсон бай. Баяртай дууд явж чаддаг л. Энэ баяртай дууд чинь би өөр амар дуртай юм чи. Үйлц мэс. Энэ баяртай дуу явахад би ээлж болгон дээр барыг жоохон ингэж норд ш. Тэгээ сая яагаад үйлцсэн бэ? Барьж байгаа юм байлгүй.